Энэхүү үйл явдал намайг коллеж суралцж байсан тэр үед болсон бөгөөд нэгэн шөнө би найзуудтайгаа гадуур жаахан юм уучаад өөр хоёр охинтой цуг түрээслэн амьдардаг байсан жижиг байшинтай буцаж ирсэн юм. Тэр үед магадгүй шөнийн 2:30 хавцаа болж байсан баг. Бид бүгдээрээ хичээлдээ нэлээд анхаардаг оюутнууд байсан бөгөөд яг би бусдыгаа бодвол арай бага анзаардаг байсан байж мэдэх юм. Бидний шоу үйлчлэгүүд ихэнх оюутнуудын хийдэг шиг чанга хөгжимтэй дөргөө буцалсан биш. Зүгээр л тойрч суугаад хэдэн жил шар гайг ухтуудлын тэмэрхүүл болдог байлаа. Байшинд маань ойр орхон хүмүүс ирж их хондог байсан бөгөөд үүдний өрөөний буудан бүр заримдаа бидний орон дээр гээд нөхцөл байдлаас шалтгаалan янз бүр байдаг байв. Тэр өдөр манай өрөөний хамтрагчид маань миний мэдхгүй хэдэн хүмүүсийг авч ирсэн байсан бөгөөд би буцаж ирэх үедээ тэдний нэг нь буудан дээр унтж байхыг харсан юм. Ерөнхийдөө бол харанхуйд бараан дурс байхыг л олж харсан гэж хэлээд өгөх байх. Би өөрийн өрөөгөө орохын тулд буудангийн урд зүрх хэрэгтэй болдог учраас түүний хажуугаар гарахдаа их сонин байралтай хэвтэж бөгөөнд анзаарсан юм. Түүнээс нэг л тийм сонин энерги мэдрэгдэж байсан ба тэр хэвтэж байгаач бүхий л анхаарлаа аль болох хөдөлгөөнгүй хөшүүн байхад хандуулж буй мэт санагдаж байлаа. Намайг хэсэг саадах тэр мөчөд тэр толгоогоо нэлээд түргэн эргүүлэн миний зүг харуулсан бөгөөд энэ намайг нэлээд сандрагж орхисон. Харанхуйд түүний нүдэн нээлтээр гэлзэж байхыг би харж байлаа. Дотроо магадгүй би түүнийг цочоожсон. Эсвэл тэр зүгээр л согтуу байгаа. Үгүй бол зүгээр л нойрны хулжин хэвтэж байсан байх юм бодоод түүнийг өнгөрөн өрөөрөөгөө яарвчлан орж хаалгаад өгч. Тэр залуу надад нэг л хачин мэдрэмж төрүүлсэн тул би хаалгаа төвжөлгөө орхих хүсэл байсангүй. Удалгүй би орондоо орсон бөгөөд шөнийн 4:30-ийн үед би нойрноосоо хин нэгэн хаалган дээр хорооно дараа маш чимээгүй хүн бөмбөрдөөд байгаа мэт хачин чимээнээс болон сэрлээ. Би чимээгүй хэвтэн сонссоор л байв. Одоолгүй тэрхүү чимээ маш чимээгүй хүнээр хин нэгэн хорооороо хаалга самартаад байгаа мэт болж хувирсан бөгөөд хорон өнгөрөх бүрт дуун нэмэгцээр эцэст нь хоёр гараараа хамбах хүчээрээ самардж буй нэлт мэдэгдэж эхэллээ. Тэрхүү чимээ маш чанга мөн аимшигтай байсан бөгөөд намайг бүрэн айдас навтуулаад байв. Би чимээ гаргахаас айж байсан тул уцаа гартаа аван чимээгүй хүнээр өрөөнийхөө хамтрагч руу зурус илгээл. Танаа найз чинь намайг айлгаад байна. Тэр мансуурчихсан байгаа юм уу? Чи түүнтэй ярилцаад гаж манай хаалгыг балбаад самардаад байх юм. Мэдээж тэр унтаж байсан тул над руу хариу илгээсэнгүй. Би байшингийнхаа нөгөө хамтрагч руу ч ижил зурус илгээж үзлээ. Энэхүү хугацаанд тэрхүү самардах чимээ тасралтгүй дуулцаар байсныг хэлэх хэрэгтэй байх. Тэр яаж тэсэл байсныг мэдэхгүй. Модон хаалгыг хумсаараа тэгс самардна гэдэг яавч тааламжтай мэдрэмж төрүүлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэр мөн дундуур нь хаалганы бариулыг атган доош дэш маш хүчтэйгээр савцсаар байлаа. Хамтран амьдрагчдын маань аль нь ч хариу бичихгүй байсан учраас би тэдэн рүү залгаж сэрээхэр шийдсэн ч чимээ гаргахаас айсан хэвээрл байлаа. Тэнийг сонсогдож байгааг нь мэдэж байна л та. Гэхдээ энэ хаалгаар дайжгнаад байгаа зүйлс үнэхээр аимшигтай санагдаж эхлээд байсан ба угаасаа тэр ч намайг айлахыг оролдож байгаа гэлт байна. Би яг л жаахан охин шиг авралгүйгээр өөрийгөө мэдэрч байсан бөгөөд тэр залуугийн ухаан мэдрэл нь ирүүл гэдэгт би үнэхээр эргэлдэж байна. Магадгүй цагдаа дуудах хэрэгтэй байх. Гэхдээ цагдаа дуудсан хүмүүс нь манай найзууд байгаасаа гэж хүссэн бөгөөд ямар ч тач тэр залуу тэдний найз шүү дээ. Би хамтран амьдрагчдынхаа нэг рүү залгахад тэр нэлээд дуудулж байсан эцэст нь нэг юм нойрмын хоолоор уцсан авлаа. Хөөе, найз чинь энэ зинхтэй байна. Чи түүнийг боловч чадваа. Аль эсвэл би цагдаа дуудах хэрэгтэй юу? Тэр намайг үнэхээр айлгаад байна. Хаалганы цаанаас самартаад байгаа. Сонь нөхөргүй. Харин хамтран амьдрагч маань хэдэн секунд юуж дууралгүй байж байгаад ямар ч нойрмолсон шинжүү хоолоогоор юу найз вэ хэмээл. Намайг урьдчилж буудан дээр унтж байсан тэр тэнэг залуу. Тэр дахин хэдэн ором чимээгүй болсны дараа бид ямар ч хүн гэртээ онуулаагүй шүү дээ хэмээгээд дараагаар нь чимээгүй цагдаа дуудаараа хийнэ шинэ. Адреналин маань бослох шиг л болж аль болох чимээгүй бас хурдан босоод өрөөнийхөө хаалгыг түүвч хэмээн би түүтэлв. Учир нь энэ үед хаалга самардах чимээс зогсчихсон байсан бөгөөд тэр залуугийн хаашаа явсан талаар надад мэдэх юм алга байлаа. Удалгүй байшингийн нөгөө хэсгээс ямар нэг юм чанга балбах чимээ дуулж эхэлсэн бөгөөд
тэнд манай хоёр хамтран амьдарч болох Лаура, Моника хоёрын хамтын унтлагын өрөө байрладаг байв. Тэрхүү юм болбох чимээтэй зэрэгцэн тэдний айн ойролцоомж дуулж эхэллээ. Азар яг цагтаа амжин төгдсөн хоёр хамтрагчдын маань өрөөний хаалгыг балж байх зур би цагдаа нар руу залгаж байлаа. Балбарж буй чимээнээс нүцгэд тэр хаалгыг эвтгэхээр оролдож буй бүгдийг нэргэлзээгүй байв. Би 911-ийн операторт байдлыг тайлбарлаж өгсөн бөгөөд тэр ч бидний зөв хоёр эргүүлийн машин ирэлгээсэн гэдгийг хэлсэн юм. Айл Вистагийн цагдаа нар ихэвчлэн явган хүний зам дээрээс тогтуу нөхдүүдийг холдуулах эсвэл зодоонуудыг нэг салгах гэх мэт энгийн зүйлсийг хийдэг байсан бол энэ удаагийн энгийн нэг дуудлага биш гэдгийг миний ярилцаж байсан оператор хоолойны маань өмнөөс сонсоод л шууд мэдэрсэн байна. Тэр ч харилцуураа таслалгүй энэ бүхнийг дуустал надтай уцаар холбогдсон хэвээрл байсан юм. Нэг л мэдхэд хаалга балуух болон хүмүүс орилдох чимээ зогссон байлаа. Би оператортой ярилцсан хэвээр байсан бөгөөд гинэт доор шартал тэр залуу хаалга болон шал хоёрын завсраг байдаг жаахан зайгаар хуруугаар шургуулan гоцолцуулж хачин аваа гаргаж эхлэхэд тэр би тэр үед хамаг чадлаараа орилсоор өрөөнийхөө нөгөө мухтгүй утсан бөгөөд одоо эргээд бодоход тийм шийдвэр гаргасандаа байн гарч явдаг. Би зүгээр л түүний хуруунууд дээр нь хомс ясыг нь өөртөл дэвсэж орхиод түүнийг хэрхэн өвдөлтөөсөө болон орж хашихрыг нь хаалганы цанаас нь сууж байсан бол гэж өгөж боддог. Цагдаа нарын машины дуудахаа хангаж эхлэх үед би хонглоор гөөх чимээ. Дараа нь устдаг шилэн хаалганы нэг онгоогод буцан хаагдах чимээг сонссон ба тэр зүгтаад алга болсон байв. Цагдаа нар ч түүнийг хизээж барьж чадаагүй. Тэр бидний хажуугийн хаалганы цоожийг эвдэн орж ирсэн байсан бөгөөд миний өрөөний хаалга битүү хос хаачаар сараацсан мөрөөр хувцагдсан байлаа. Харин зүгтах үедээ тэднийг хаалганы маань ойролцоо шалан дээр орхиод явсан байв. Надад тохиолдсон энэхүү явдлаас одоо эргээд бодоход хамгийн ихээр айц мэдрүүлэх зүйл нь би яг түүний ордоор царайг нь харж байгаа зөрөөд өнгөрсөн байж таарсан. Анхнаасаа би түүнийг хараад нэг л сонирн байгааг нь анзаарч унтаж чадахгүй эсвэл согтуу байгаа юм болов хэмээн гайхаж байсан маань одоо бодоход тэр нуугдах гэж хичээж байсан байж. Магадгүй тэр намайг байшинд орж ирэх үед буудан руу шигдэж хөвтөөд харанхуй дунд уусгах хичээж байсан байх. Ойролцоогоор 5 жилийн өмнө би Америк нэгдсэн улсын гол хотуудын нэгэн төв хэсэгт амьдардаг байлаа. Би үргэлж шөнийн амьдралтай нэгэн байсан ба дахин шөнийн амьдралаар амьдрахгүй хэмээн шийдэд байсан. Өрөөний маань хамтрагч эрт унтах болгонд би нэлээд уйддаг байв. Тиймээс би хорон цагаар ганцаараа гарч юм бодонгоо алгах их дуртай байлаа. Би бараг 4 жилийг тэгж өнгөрөөсөн байх. Орон цагаар ганцаараа алхаад л. Харин айгаад байх зүйлийг хизээж тарж байсангүй. Өрөөний маань найз яагаад ингэж шөнөөр ганцаараа алхаад байдаг талаар санаа зовсон байдалтай асуух бүртэн би хотын хар тамхины 8 шидэн хүртэл их илдэг шүү хэмээн хошигддаг байлаа. Гэвч энэ бодол маань нэгэн шөнийн хэдхэн минутын дотор солигдсон юм. Тэр их хав гаргийн шөнийн 1 эсвэл 2 цаг болж байсан баг. Би байрнаасаа холгүйхан үргэлж цагдаа нарын эргүүл дор байдаг байсан. Цэцэрлэг төрөлнгийн хажуугаар алхаж явлаа. Тэр их чимээгүй шөнө байсан. Амралтын өдөр байсан тул гадаа машины хөдөлгөөнч том баг. Дээр нь явган явж буй хүмүүс бүрч алга байв. Би нэлээдгүй удаан сал хэлснийхаа дараа байр руугаа буцаар шийдэж зам дагах урт гудамжны явган хүний зам руу гарах үедээ тэр хүнийг анх анзаарсан юм. Миний алхаж буй замын харалтаа гудамжны нөгөө төгсгөлд нэгэн хүний нэлээд хачин бүжиг хийж буй дөрс бүртэлж эхлэв. Эхлээд харахад тэрхүү бүжиг нь Вайлс мэт мөртлөө хайрцаг болгоныхоо төгсгөлд тэр урагш бүхэлдсэн том алхаж байсан байх. Ерөнхийдөө бол тэр бүжгийн алхаа хийнгээ шууд миний өвдөд төхөж явлаа. Түүнийг би гарцаагүй согтуу байгаа байх хэмээн таамагласан тул явган хүнийхээ замын болон руу шилжиж түүнд замын ихэнх хэсгийг үлдэн хажуугаар зөрөхөд асуудалгүй болохыг оролдов. Түүнийг ойртох бүрт түүний хөдөлгөөнүүд нь үнэхээр оюун налархаа байгааг мэдрэгдэж байлаа.
Тэр нэлээд өндөр бас их чөргөр нэгэн байсан бөгөөд хуучин хослол өмссөн байв. Тэр миний зүг бүжиглэн төгсөөл байлаа. Эцэст нь нэгэн би түүнийг царайг харж болохоор болов. Түүний нүд нь яг л галзуу хүнийг шиг байдгаараа бүлтийчихсэн. Толгойн баг зэрэг арга шгикийн тэнгис ширтэж буумыг харагдах бөгөөд харин ам нь хүүхэлдэйн кинон дээр гардаг хорон санаат дөрүүдийн шиг уруулан задрах нүг юмэр ярзаатлаа инээсэн байлаа. Тэрхүү нүд болон инээмсэглэлийг харсныхаа дараа түүнийг над руу бүр ойртон бүжиглэхээс өмнө би годомжны нөгөө хэсэгт гарахаар шийдэв. Би замаар гарахын тулд түүнээс нүдээ түр салгах хэрэгтэй боллоо. Би годомны нөгөө хэсэгт хүрээд түргэн түүнийг буцаан хараандаа авч цааш явж буй хэсгийн шалгахаар буцаж зэрвэсгэн харав. Харин тэр бүжиглэхээ болоод биеэ миний зүг эргүүлсэн байсан ч дээш ирсэн хэвээр нэг хөлөө өргөн өрөөсөн хөлн дээрээ замын нөгөө талд хэвэрч яг миний зэрэгэлдээ зогсож байлаа. Түүний томоо гихчийн нэмсгэлэл одоо ч хүртэл урал дээр нь хэвэр байсан бөгөөд тэр нь намайг хачин ихээр тавгуурж байв. Би түүн рүү харсан чигээр цааш алхаж эхэлсэн ба тэр ч байрандаа хөдөлгөө зогссоор л байлаа. Дараа нь урдах замаа харан 10-аас 15 орчим метр алхсан бөгөөд миний явж буй явган хүний замын урд хэсэг хов хоосон байсан. Ийхүү урагш хаан хэсэг алхаж байгаад айдтай чигээр би дахин эргэн харж түүнийг шалгасан ч энэ удаа тэр харагдсангүй. Надад хоромхон хугацаанд ч болов жаахан баярлах мэдрэмж төрсөн ч тэрхүү сонин хүн замын эсрэг талд биш. Одоо миний явж буй явган хүний замын хэсэг рүү шилжчихсэн. Тэндээ баг зэрэг бүхэлдэн зогсхийг олж хараад дахин бүрч илүү айц тавтан дээр. Би түүнээс хамгийн ихдээ 10 секунд л хараагаас алхсан байх. Тиймээс тэр нэлээд хурдан хөдөлсөн гэдэг нь илт байлаа. Би хэсэг хугацаанд шокносоо гарч чадалгүй түүний зүг гөлрөн зогссон ба тэр ч мөн адил хэсэг хөдөлгөө зогсож байгаад дараа нь миний зүг алхаж эхлэв. Тэр хүүхэлдэйн киноны баатрууд хин нэгний араас гитгт гардаг шиг аврах том хачин чихтэй алхаагаар үлмэд ирээд игдэн хурдтай хөдөлж байлаа. Энэ үед би зүгтах, нулимс асгаруулагч аль эсвэл гар утсаа гаргаж ирэхийг оролдох ч юм уу ямар нэг зүйл хийж болох байсан ч би байрандаа тэрхүү хачин инээмсэлтэй хүнд өгч ирж буг харан зүгээр л хөшөж өргөсөн. Харин тэр хүн надаас 5 орчим метрийн зайд ирээд дахин зогссон бөгөөд одоо ч хүртэл инээмсэглэн тэнгэр ширтсэн хэвээр л байлаа. Эцэст нь нэг юм амнаас үг дуурахад бэлэн болж ямар новшоо хүссэн ч юм уу толгойд оржсэн юу ч бай зандарсан хоолоогоор хэлхийг хүссэн ч сулхан дуугаар ганц ч үг бүтэн хэлж чадалгүй ээрч хөрөхөн тэр. Альва нэг амтан эсвэл хүн аль ч бай айцыг дуу хоолойн шууд мэдэрч чаддаг. Өөрийнхөө хоолойг сонссны дараагаар би улам ч илүү айц давтаж эхэлсэн бөгөөд харин тэр хүн ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй зүгээр л галзуу хүмүүст инээмсэглэн зогссон хэвээр л байлаа. Мөнхөд үргэлжилсэн юм шиг удаан өнгөрсөн хэсэг хормын дараагаар тэр зүгээр л эргэж хараад маш удаанаар бүжгэн алхаахаа хийсээр холдож эхлэв. Харин энэ удаа би түүн рүү дахин нуруугаа харуулахыг хүсээгүй учраас зүгээр л тэндээ зогсон надаас хангалттай холдохыг хүлээж байлаа. Тэгээд удалгүй өөр нэг зүйлийг анзаарав. Тэр аль хэзээ цааш алхах, мөн бүжиглэхээс зогсоосон байлаа. Би тэртэй хол байгаа харанхуй дундах аимшигт хар бараан хүний дүрс буцан томорж эхлэхийг анзаарсан юм. Тэр миний зүг буцан ирж байлаа. Харин энэ удаа тэр алхах биш, гүйж байв. Би ч цогтож эхэллээ. Тэрхүү гудамжнаас холдож арай илүү гэрэлтүүлэхтэй мөн баг зэргийн замын хөдөлгөөнтэй хэсэг хүртэл зогтсон. Тэгээд дараа намайг эргэж харахад тэр хачин хүн харагдаагүй. Гэртээ харах хүртлээр би мөрөө давуулан байн эргэж харсаар байсан бөгөөд түүний муухай нэмсгэлийг дахин харах үе гэхээс үхтлээ аж байсан ч азар тэр дахин харагдаагүй юм. Би энэ хүн явдал болсноос хойш тэр хотод үргэлжлүүлэн 6 сар амьдарсан бөгөөд дахин хизээ шөнийн цагаар салхилахаа гараагүй. Түүний царай одоо ч хүртэл санаанаас минь огт гардаггүй. Тэр согтуу аль эсвэл манарсан аль нь ч харагдаагүй. Тэр зүгээр л үнэхэрийн галзуурч гсэн юм шиг харагдаж байсан.